Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдрөөс өдөрт нэмэгцээр байна. 2025 оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 16 хүн нас оржээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өдөрт хамгийн багадаа 5-аас 8 хүн ирдэг ба үүний 90% нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байдаг байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй дуудлагын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг бөгөөд хүчирхийлэл зөвхөн бие махбодод гэмтэл учруулах бус сэтгэл санаа эдийн засгийн хүчирхийлэл зэргийг хэлнэ. Өнөөдрийн байдлаар авч үзэх юм бол нэг 4-7 үйлчлүүлэгч дунджаар манад өдөртөө үйлчлэгээ авч үйлчлүүлж байна. Энэ дотроос нь бол одоо 90% нь бараг гэр бүлийн хүчирхийлэл хохирогч гэж хандаж ирдэг. Тэгээд нэгээс 2 тохиолдол нь бэлгийн хүчирхийлэл асуудлаар хандаж зөвлөгөө үйлчлэгээ авдаг. Энэ дотроо бол манад одоо бэлгийн хүчирхийлэл чинь ихэвчлэн ураг төрлийн хүчингийн хохирогчулж орж ирэх тохиолдол. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл өөрөө дотроо хэлбэрүү дагуулж байгаа. Энэ нь бол сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн бэлгийн гэдэг хүүхдээр болоод ирэх юм бол үл хайхрах хүчирхийлэл гэж явагдаж байгаа. Эдийн засгийн хүчирхийлэл нь тэгээд эдгээр хүчирхийллийг илүү нөгөө цахим орчинд бас үлдээд байгаа байхгүй юу? Цахим эсвэл нөгөө нэг технологи ашиглаж гэдэг нь камер байршуулах ч юм уу те чагнах сонсох төхөөрөмж ашиглаж эсвэл нөгөө хүүхдээ одоо хянах аппликейшн байгаа шүү дээ. Хүүхдийн нөгөө аюулгүй байдлыг хангах тэр нөгөө аппликейшнаар байршлуулах аппликейшнаар одоо их нөхрөө хянах ч юм уу те иймэрхүү байдлаар нөгөө технологи ашиглаж үлдэгдэж байгаа тохиолдлууд байна. Эсвэл санхүү эдийн засгийн холбоотой нөгөө картын блоглоор эсвэл юуг нь өөр дээрээ ингээд нөгөө цалин орлогыг хурааж авах байдлаар те ингээд захимаар ингээд үлдэгдээд байгаа иймэрхүү тохиолдлууд бол бүртгэгдээд байгаа гэсэн. Тэгвэл өнгөрсөн сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эрдэнэ Сүхийн эхнэр Наран гарав энэ төрлийн хүчирхийлэлд өртснөө хэвлэлийн баг хурал хэлэх үеэрээ хэлсэн юм. Яагаад 102 л нэг удаа намайг дуудлага өгөөгүй юм бэ гэд хүмүүс асуугаад байгаа шүү дээ. Энэ бол цаанаа бас их олон учир утга бас байна. Энэ донд намайг хүлж бэлгийн дургслээ ёс бусаар хангах, тэгээд зураг, бичлэг хийх, түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлдэг байсан. Одоо гэр бүлийн асуудал ч юм те ингийн үедээ бэлгийн ярилцаанд, дотны ярилцаанд орж байгаа тэр бичлэг энэ төр юмыг авч ашиглах ч юм уу те эсвэл нь одоо манай дээр бас нэг тохиолдол гарчсан байхгүй одоо бикинэтэй хувцастай ингэ байж хатна зураг ургана бичлэг хийцэн те тэгээд тэрийг эргээд нөгөөс сална гэдэгт нь тэр бичлэгийн тараан ч гэдэг юм захим орчин тавьж исэн тохиолдол байдаг. Тэгээд тэрийг бол устгуулад энэ тухайн үедээ тиймэрхүү арга хэмжээ авчихсан. Олгой хаагравч тогоондоо гих үг олон жилийн турш хүчирхийллийг нуун дарагдуулж ирсэн нь өнөөдөр энэ асуудлыг шийдэх бус улам нэмэгдүүлсээр байна. Сүүлдээ энэний дамжирч технологи ашиглан үйлдэж буй гэмт хэргийн шинжтэй болж байна. Технологи ашиглан үйлдэгдэх гэмт хэрэг гэдэг нь таны хувийн зураг болон эмзэг асуудлыг олон нийтийн сүлжээнд байршуулах, түүнийг ашиглан сүрдүүлэх зэрэг явдал юм. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хандаад арга хэмжээ авах боломжтой байдаг. Тэгээд давхар гол нь яах вэ гэхээр мэргэжлийн байгууллагуудад хандаад тийм нөгөө нэг нотлох оромтууд юмудаа сайн бүрдүүлээд зөвлөгөө төр аваад явах нь аюул чухал байдаг. Ихэвчлэн энэ гэр бүлийн хүчирхийлэлээр чи өөрөө нөгөө хайртай дотны хүний зүгээс үлдэгдэж байгаа шүү дээ. Тийм хамгийн итгэж байгаа хүнийхээ зүгээс. Тийм учраас нөгөө нэг тэр болгоно ил гаргая одоо шууд ингээл цагдаад хандаал хариуцлага хүлээлгийн дэрэгч тэр болгонд бодоод идэггүй ямар нэгэн аргаар энийг одоо болиулах те сануулгах ч гэдэг юм уу урдчлаад нэг ингээд арай нэг өөр байдлаар авчих арга хэмжээ байхгүй юу гэдэг тэгэхгүй эсвэл бол хүүхдээ аваад сургууль дээрээс нь очивол тэгээ барьцаалал дарамтлал чи ирэхгүй бол хүүхд уйлаад байна ингээд байна гэл тэг жаал ээж нь ирүүлэх юм тохиолдол энэ гараад байдаг байхгүй. Тэгээ нэг ихэвчлэн яагаад энэ хүчирхийлэлөөр эмэгтэйчүүд хүүхдүүд гэж яригадаад байна гэхээр олон улсын хэмжээнд статистик мэдээлэлээр ч гэсэн эмэгтэйчүүд хүүхдүүд илүү төлхөө гендер зүйлс хүчирхийлэл хохирогчулаад байна гэж үзэгддэг учраас ихэвчлэн эмэгтэйчүүд хүүхдүүд дээр яригддаг.